Сайн байцгаана уу? LXPC e-school segment web-д сургалтын менежер өөрөөр ихээр нэвтрэн үнэлгээ үндэсний жилийн эцсийн дунд эцсийг сонгоно. Зүүн урд байрлах төвшнүүдийн мэдээллээс 2023-аас 2024 оны хичээлийн жилийг сонгоно. Баталгаажуулсан төлөв дотор багш нарын баталгаажуулсан жилийн эцсийн дундын мэдээллүүд харагдана. Сургалтын менежер хичээлийн мэдээллийг хайхдаа баруун дээд буланд байрлах хайлтын хэсэг дээр хичээлийн нэр болон багшийн нэрээр хайлт хийх боломжтой. Жилийн эцсийн дүнгийн хөндлөн бүрэн дээр булганы баруун төвчийг даран баталгаажуулаагүй болгох сонголтыг хийснээр тухайн жилийн эцсийн дүнг баталгаажуулаагүй төлөвт оруулна. Ингэснээр багш тухайн дүн дээрээ засвар хийх болон устгах боломжтой.